Эртээ үрдийн цагт Арлын Япон улсад залах улс аримс амьдран аж төрөн суудаг байж гинэ. Тэгээд л тэр нэг өдөр босоод авокадоны хашаа горэж өгөх гэж байгаа юм шиг нэмгэн өгөрцгийг хэрчиж гинэ. Салмоно салгахгүй юм шүү гэж салгалж ягаад салгачжээ. Тэгээ будаан дээр цуу хийгээд чимэг давс хийгээд жаахан сахар хийгээд гутгажээ. Гутгаад байсан. Яг энэ үеэр савхчин хуруу хаанаас ч юм бэ гарч ирээд хүнсний скотчн дээр салмонуудыг нэг нэгээр нь өрж байла. Тэгтэл түүхий сармс дээрээс нь будаа бяцлаад авчижээ. Тэгэхээр нь савхчин хуруу уурлаад голд нь крем чиз хийх байсан штэ гэж хэрүүлүүлсэн гэдэг. Эв наримтлыг эс олсон ч эвлэлдэн нийлэлдэж сушинүүдээ бөөрн хилж эхэлжээ. Авокадо бол ногоо, жимс, ногоо, үгүй жимс, жимс гэж тэр хоёр хэрэлдээ идэл байж гин. Хэрэлцснээ эцэст гэрэл ассангүй, хэлэлцээрч хүрсэнгүй. Өргөст хэмхэн дээр нэмэх нь будаа тэнцүү суши гарах уу гэж урт савхтай хуруу түүхий сармснаас асууж төвхтэй бодлогоор түүнийг сорчээ. Тэгтэл түүхий сармс майн үз нэмбэл болоо үздэй гэсэн гэдэг. Юу болоо үздэй гэдэг чинь чи ямар сонь надад бодлого бодож өгж байгаа юм шиг хар яр гэсэн ааш та юм бэ гэж тэр хоёр дахиад л модож гинэ. Энэ явдлаас 20 секундын дараа түүхий сармс хар цагааны талын гүнж дээврнээс сушин дээр хайр найргүй цацаж түүнд уурсан савхтай хуруу сой соусанд васаби хийж хутгаад түүхий салмон нэгийг аваад дүрээд хоолоо руугаа гуд